Сувтаа бурчия. Угсаа эрцээ хүч гсэн юм чи ямар хамаатай. За тэгээ. Намайг савдаа. Харийн залан уухнаа гэдэг. Бид үерхээ 5 сар болж байгаа. Хичээлээс гадуур тэр завгүй байдаг болохоор ингэжл бид цагийг хөцөгтэй өнгөрөөж чаддаг. Түүнийг завгүй хахад бид араа олж болохгүй. Хосод юм чинь иймэрхүү зүйлсийг ойлгох хэрэгтэй. Тэлээч би хичээлд нэг төвхтэй дадаггүй болохоор миний цагаас татгалзах зүйл байхгүй. Тэнэ. Юу вэ? Семинарын ангид чинь шүүдрөө байна уу? Мэдгүй би гадар байна. Дахиад бэлж байгаа юм уу? Ингэж байгаа семестрийн төгсгөл бити ойлонд онготоод байгаарай. Тоор зөвхөн хичээлээ хийчихэд яадаг юм? Юугна? Яа хүн цачаачих юм аа. Нөгөө эрэгтэй найз чинь үү? Үгүй зүгээр манай анги охоо. За болог. Хараа эдгээр ялан ч таал идэж байна. Чам зохихгүй тагаан харагдуулна. Өө тийм үү. Миний харч мэдрэмжтэй шүү. Түүнийг ийм зүйлс хэлэх үед энд баг зэрэг өвддөг. Гэтэ тэр угаасаа шулуун шутраг хүн. Надад хайртай болохоор миний төлөө л ийм зүйлс хэлсэн тодорхой. Аха. Оо сувтаа чи ойр хичээлийг тасалж байна. Уйгна хараа хичээл дээр ганцаардаад хай надтай цус сууд юм аа. Тоор ямар Ромео Жулиеттэй байгаа юу? Хараа хаана? Иргэн тойрон чинь юм байна. Ахтуудаараа байна. За. Та нөгөө нэг найз чинь байхгүй үстэй. За юу хүчтэй. Чи ирэх юм уу? Би эндүүлдэж би талтай байна. Уг нь цог пап орон гэж гоцсон юмсан. За. Тэгвэл одоо би гарлаа. Гарах гэж байгаа юм уу? Би ч гэсэн явъя. За яах юм бэ? Дандаа уудагийн найзуудлахч нь. Тэгээ чиний найзууд очиж болохгүй хэрэг үү? Уйгна өөртөнд оргүй гэдгийг хэлж чадахгүй болохоор өөр шалтгаан дагаж чадахгүй. За. Тэгвэл цуг явъя. Яасуу тийм бэ хөөе. Хүлээгээд хэсгэл хартж байлаа. Харин төгчөөс хэлчихжээ. Нуу замргээд агуулад ирчих. Юу гэнэ? Одоо бити юм яриад л та. Үнэн үсттэй. Бүр очиод наадах шигээ хөсрөө явтаа шүү. Би хангалтгүй байна уу? Хөөе, анхаа. Чи яагаад ингэж уцалтэй? Чи яг л нэг хүн нэгдлийн хүн шиг харагдаж байна. Сувдаа чамааг өрөвдөж татсан iPhone ч та. Хүмүүс хасаад байна штэ. Сувдаага юунда дуугаа өндөрсгöd байгаа юм бэ? Би түүний надад иймэрхүү гэж батсан га. Гэтэ би яагаад гайхгүй байна? Чи ер нь яагаад анханасаа энийг авч ирсэн юм? Надаар тоглоод байна уу? Та найз чинь чамтай ажиллах хачин юмнууд одоог надраа хөөж явал. За ёо, мөнгө чи чинь. Чи найз охин яаж дуудаад байгаа юм бэ хөөе? Ээжигээ ч гэсэн ингэж дууддаг уу? Хоёр хүний хооронд илжиг жорголоод хэрэггүй. Сувдаа явъя. Наадах чи эрүүл ухаанг байна. Чамайг яачих ч юм бэлээ. Сувдаа битгий яв. Үргэлжлээ гуй. За. Анхаа чи явцгаа. Чи өөрөө л хэлсэн шүү. Анхаа гомдож шиг боллоо. Одоо дахиж надтай ярихгүй те. Нөгөө өнгөрсөн 7 хоногт чинийг тэжэлсэн дээ. Хараагаа уучлаараа. Би согтуу байсан штэ. Харин танаа тэр найз чинь сонирхол юм билэ. Юу ч мэдэхгүй байж дундуур орж ирээд бас тэр хувцсыг нь харсан уу? Хөсрийн даваа нөм өчгсөн. Чи ерөн тэр найзаа бүр хайсан дээргүй юу? Загаа ярьж байгаа. Тэр чамайг отож байвал яах вэ? Арайс ботон байгаад байгаа хайр чи хүмүүс та хоёрыг юу гэж бодох юм? Хараа үсттэй. Жижигхэн зүйл дээр сүр бодруулж байгааг нь чамайг надаас салгаад өөртөө тасах гээд байгаа юм шүү. Би ярцаачлаа. Чи миний найз охин мэдтэй. Би чамайг хинтээ ч хуваалцмааргүй. За хараа. За, би багштай уулзах хэрэгтэй. Явлаа шүү зав. За, яв. Аха. За яасан. Арай гэж тэрнээсээ болтож ийгүү. Та арайч тий. Тэгжлээд тахтай байдیں۔ Тэр өнгөрсөн 7 хоногт ямар новшин аашсныг нь хараа ирсдэг. Уух болгонд бол тийм байдаг юм уу? За чи түүний дотрыг мэдэхгүй шүү дээ. Хэрв түүний дүр эсгсэн төрх нь ийм юм бол доторх нь дээр байна гэж найдалтгүй л юм байна. За хөөе.
Арай хэтэрч байгаа юм шүү. Яхаараа дүндээ уугнаа доош нь хийж өгдөө. Угаасаа доор байгаа гэдэг нь үнэн бицтэй. Харин чи түүнийг нөөхшүүлээд харин ч наад намайг шалбаагда улам шигдээд байх юм. Өөр ингэсэн ухаантай байна уу чи? Ойртоо хоёр хоёулаа сонирн болоод байгаа. Гэхдээ тэр үнэн хэлжээ. Чамтай татмасаа тэрэггүй ч. Чи надад сайн юм уу? Тэгээл бид хоёрыг салах гэдэг юм уу? Би чамайг найзын үүднээс л хардаг. Тийм болохоор чам тусламаар байна. Зовдон чимгээ юу хийгээд байгаа юм бэ? Ууна. Яагаад ийм заггаа хуцалсан юм? Болооч хиндээ өөрийгөө гайхуулах гээд байгаа юм бэ? Чи дөнгөж сая дахиад л доромжлоод байна штэ найз өхнөө. Чи дут битгий надтайгаа уулзаж хилээ өстэй суудаг бай. Би зүгээр санасруу тарсан юм аа. Дахиж уулзахгүй. Найзлага болсон гэж хэлсэн юм уу? Юу нэнэттэй байгаа юм? Чи ууртай байсан болохоор намайг тэгж чангаар дуудсан тий? Надаас өчиг тойхолоо. Чи надад хариу юм уу? Би ч тайртай штэ. Тэгвэл яагаад миний үгэнд орохгүй байгаа юм бэ? Тэгвэл чи орсон штэ. Найзасаа олдоод хичээлж хайсан. Үгүй ээ. Чи зүгээр л миний эийг олох гэж эсвэл миний мөнгөнд л бос тэгж байгаа. Хэрэг чи үнэхээр л надад хайртай байсан юм бол анх ихтэл тэр залуудаа найзлахаа болох байсан. Тэ айлахгүй байна. Чи өөрөө хэлж байгааг ойлгож байна уу? Чи өөртөө л анхаарал элдв янзын айлхаа хувцс гэхээс өөр юу ч мэдхгүй. Тэр цагаа надад зарцуулсан бол би ийм зүйл мэдрэхгүй л байсан. Гэхдээ би чамтайгаа бүх цагаас зарцуулдаг штэ. Эмэгтэйчүүд та нар яагаад ийм юм ойлгодгүй юм бэ? Чи хичээлийн үеэр л хажууд минь байдаг үсттэй. Энийг хангалттай гэх гээд байгаа юм уу? Гэхдээ чи босд үед нь завгүй байдэн штэ. Наадах чинь шалтгаан. Чи миний ажилладаг газар ажилд орох ч юм уу? Ямар нэгэн аргаар ойхон байж болох л байсан. Ямар ч санаачлахгүй. Ямар ч бие даасан шинжгүй. Бүх юмаа надаас асуу. Том болооч. Би чамайг хармааргүй. Хөөе. Арай гомдод байгаа юм шигтэй. Би харьлаа. Хараа гой. Намайг уучлаарай. Миний буруу. Яг ямар зүйл хийснэг нь хэлээд өг. Би залруулъя. Ийм тодорхой байсаар атал. Яагаад анзаараагүй юм болоо? Ядчил өөрийн мэдрэмжтэй итгээд эртхэн асуудлыг шийдсэн бол энэ бүх зүйл болохгүй л ус. Гэтэ яаж хийдэг юм бэ? Би уугнаад хайртай штэ. Хайр чамайг өвтгөх асуух юм. Маргааш сануулын ардуулцээ. Зовдон чимгээ. Уулзалгүй бодлаа шүү. Чамайг санаад өгөх гэж байлаа. Би удаан батлаа. Тэгээд чамайг ямар хөгийн бош байсныг хаалгасан. Хөөе. Би чам ямар хайртай байлаа. Чамайг илүүдээр болоход ямар их туслалаа. Би чамайг дахиж хармааргүй. Би чамаас олж найзаж алдсан. Тэр одоо би чамаас олж өөрийгөө ч астах гэдэг. Чи дэргэд байх үед бүх зүйл бүтчих юм шиг санагддаг байсан бол одоо дандаа айц тохгүй адил гомдол мэдрэгдэж байна. Би чамайг өөрчлөлтийг хүлээж чадахгүй. Тиймээс хинхэндээ сүүлийн удаа тусаалаад салцгаая. Хөөе, сувдаа бай. Ойр дуугаа өндөрсдөг болжээ. Би тоглоогүй. Хий үнэхээр дэвэл чамайг хайчих шүү. Сайн л үз. Би чамаас ч илүү болж чадна. Харин ч чи надаар сонгогдсондоо баярлах хэрэгтэй. Чи надаас салсандаа харамсандаа. Баяртай. Хөөе, арай хатуудчихсан юм шүү. Тэр залуу үнэхээр гонигтай харагдчихлээ. Бидний оронд юу болсон? Миний юу туснаа чи мэдэхгүй штэ. Тиймээс битгий юм яар. Хуучлаарай. Би харин сайн бодсонгүй хэлчихлээ. Аха, намайг уучлаарай. Одоо л нэг ухаар уу. Багцаас тассаа. Би залчихсан. Би огноо хөөчихсөн. Гэтэ бүх зүйл дуусаагүй шүү дээ. Чамд гэр бүлчин, найзууд чин, хичээл сургууль хамгийн гол нь чи өөрөө байна. Тиймээс байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад урагшил. Би арай
хатууд чаг байгаа. Үгүй чи арай өөртөө л хатууц. Тавгүй байгаа мэдсэн мөртлөө хэр удаан цуг байлаа да. Гэтэ чиний уур буруу бол биш шүү. За. Бас чамайг гомжчлахыг зүгээр харж исэн тоочлаарай. Зүгээрээ. Би гомдсон ч чамайг хэлье гэж хэлээгүй мэдсэ. Гэтэ одооноос өөрийг чинь болон дотны хүмүүсийг чинь хүндэлдэг хүмүүстэй л дотнолоорой. За, баярлалаа. Намайг хамгаалах гэж оролдож байсныг чинь мэдээгүй. Өө сайн уу. За арай. За, хайрын завгүй найстаа гарах хэрэгтэй. Тимээ сувдаатай. За баярлалаа. Дараа зүг гарыг за. Хайртай шүү. Хоёлаасаа хоол идэх үү? Тэгээ бидний харьцаа ерөөсөө юм байгаагүй одоо л анзаарлаа. Уугнаа миний хувцсыг гоочилдог хахад найзуудыг миний ялгарлахад түүнээс олж би өөртөө ямар ихтгэлгүй болсон бэ гэдгээ одоос эхлэн би хичээлийн төхөж найзуудтай цаг гаргана. Хамгийн гол нь одооноос өөрийгөө хайрлаж хэл хязгаараа мэдэрч өөртөө зүйл хандна. Тэгээд цаг нь ирэхээр би одоогийнхоос илүү эрүүл сонголт гэж чадах болно.